нэр бүхий иргэд байгууллагаас энэ жолоочийн даатгалын хураамжийн нэмэгдэлтэй холбоотой гомдлууд хууль зүйн дотоод хэргийн сайдын нэр дээр хандаж гаргасан. За тэгээд энэ жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр гэдэг энэ аргачлалыг санхүүгийн зохицуулах хорооноос батлуулахаар энэ нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний улсын нэгдсэн бүртгэл бүртгүүлэхээр хууль зүйн дотоод хэргийн яамд 11-р сард ирүүлсэн байна. Ирүүлэхдээ санхүүгийн зохицуулах хорооноос бүрдүүлэх ёстой материал дотор нөлөөллийн мэдүүлгийг бод байдалтай нийцэхгүйгээр ирүүлсэн байна. Бид нар сая шалгаж үзлээ. Тэгээ энэ итгэлцүүрээр юу болж байгаа вэ гэхлээр жолоочийн хариуцлагын даатгалын хувь хэмжээ эрс нэмэгдэж байна. 700 мянган төгрөг хүртэл нэмэгдэж байна. Эргэж хөөмжлээд байгаа энэ хэмжээнд нэмэгдэж байна. Тэгэхдээ энэ дотроос бас анхааруулжтай зүйл нь Монгол Улсын үндсэн хууль заасан хүнийг нас хүйс, хөрөнгө чинээ, нийгмийн гарлаар нь ялгарлахгүй гэсэн үндсэн зарчмыг зөрчсөн байна гэж бид дүгнэсэн. Өөрөөр хэлбэл 18-аас 25 насны иргэд нэг өөр тарифаар, за хамгийн өндөр нь 61-ээс иргэд өөр тарифаар ингэж энэ даатгалд хамрагдана гэх мэтээр энэ хуулийн шаардлагуудад нийцэхгүй байна. Энэ материал ирүүлэхдээ биднэрт нөлөөллийн энэ шинжилгээ бусад материалуудын бүрдэл дээр алдаа гаргаж ирүүлсэн байна гэж үзээд 2025 оны 1-р сарын 9-ний өдөр буюу өчигдөр хууль зүйн дотоод хэргийн сайдын хувьд шийдвэр гаргаж энэ шийдвэрийг улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хаслаа. Өөрөөр хэлбэл санхүүгийн зохицуулах хорооны энэ жолоочийн даатгалын хураамжийг итгэлцүүрийг зохицуулах хорооны шийдвэр 2000 оны 1-р сарын 9-өөс эхлэн хэрэгжих болцоогүй боллоо гэсэн. Яагаад гэвэл захиргааны хэм хэмжээний акт хууль зүйн дотоод хэргийн яамд эцэн бүртгэл бүртгэж хэрэгждэг. Тэгэхээр энэ асуудалтайгаа холбоотой зүйлүүдийг энэ материалуудад дахиж хянж үзээ, хуульд нийцүүлээ гэдэг байдлаар санхүүгийн зохицуулах хороонд буцаасан. Одоо энэ даатгалын харилцаа энэ бухимдж байгаа энэ харилцаагаар үргэлжлэх хууль зүйн хувьд боломжгүй болсон гэдэг энэ мэдээлэл хийж байна.